10 сарын дараа батлагдсан өршөөлийн хуулийг дагсан асуудал үүгээр дуусаагүй. Авилга албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэсэн хэлэлцүүлэгтээ цэг тавьсан. Өршөөлийн хууль батлагдсанаар засгийн газар тарах уу гэдэг асуудал хариу нэгж эхэлсэн. Авилга албан тушаалын гэмт хэрэг өршөөлийн хуульд хамрагдаагүй. Энэ нь олон хүний бухимдлыг төрүүлж шинэ боломжийг нь цэглэв. Батлагдсан өршөөлийн хуулиас үүдэн Монгол Ардын хувьсгалт нам өчигдөр орой хуралдаж засгаас гарах шийд гарчээ гэсэн мэдээлэл гараад эхлэв. За харин эрүүл мэнд спортын сайд Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга засгийн газраас гарахгүй гэдгийг албан ёсоор мэдгдлээ. Тэрс нэгдлийн өршөөлийн хууль одоо шийдэгдээд явж байхад бол энэтэй холбоотой ямар нэгэн улс төрийн ийм одоо нөхцөл байдлыг тухайлбал одоо засгийн газраас гарах ийм шийдвэрийг Монгол Ардын хувьсгалт нам нэгэнт гаргажээ эдгээр гэсэн ийм одоо мэдээлэл бол одоо ташаа мэдээлэлүүд байгаа. Монгол Ардын хувьсгалт намаас энэ засгаас гарахтай холбоотой өөр ямар нэгэн одоо тийм албан ёсны шийдвэр гаргаагүй. Хэдийгээр Монгол Ардын хувьсгалт нам өршөөлийн хуульд баримтлах байр суурь зөрчигдсөн ч өршөөлийн хууль батлагдсанд таатай хандж байгааг гэлээ. Шудраг ёс эвслийн 6 сая засгийн газраас гарахгүй гэж мэдгдсэн ч засгийн газрын байр суурь гангасан хэвээр байгаа. Тухайлбал улсын их хурлын гишүүн Уянга засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлсэн. 19 гишүүн гарын үсэг зурвал улсын их хурлаар хэлэлцэх учиртай. Бидэнд олдсон мэдээллээр 19 хүн гарын үсэг зурчихсан гэх мэдээлэл байгаа. Хэрв мэдээлэл үнэн бол засгийн газрыг огцруулах асуудлыг улсын их хурлаар хэлэлцэн. За чуулганаар хэлэлцэх үед Монгол Ардын нам шударгаас эвсэл хэрхэн хандах вэ гэдгээс засгийн газрын хувь заяа шийдэгдэх юм а. Өмнөх засгийн газрын үед ч тэр ер нь бол одоо улс орны энэ нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал докторгүй байгаа юм үед бол төрсөн доктортой байх ёстой гэж ингэж үзэж доктортой байхын ч төлөө шударгаас эвсэл бол ажиллаж ингэж бол ирсэн. За өмнөх одоо засгийн газар огцорсны хэсэг тухайн асуудал бол тухайлбал одоо шударгаас эвслээс бол одоо шалтгаалаагүй шүү дээ. За хуу гишүүдийн байр суурь янз бүр байдаг зүйл бол байт юм аа. Дараагийн сонгуул болоход үндсэндээ 7 сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд засгийн газар солигдох болвол 2016 оны 6 дугаар сарыг хүртэл засгийн газар улс оронд хэрэгтэй үйл ажиллагаа явуулна гэдэг худлаа болох нь.